оногдлон айлтгая. Монгол улсыг төлөөлж гадаад улс орнуудад элчингээр суухаар нэр дэвшиж байгаа нийт нэр дэвшигч амжилт хүсье. Гурван зүйл байна. Тухайн улс орнуудад амьдран суугаа иргэдийнхээ эрхийг хангах, төрийн үйлчлэгээ үзүүлэх чиглэлээр бид нэлээд онцгой анхаарах шаардлага байгаад байна. За нэг энэ асуудал байна. Хоёр олон жил ярьлаа энэ дипломат байгууллагууд харилцааг эдийн засгчуулах, худалдаажуулах, Монголын эдийн засгийн төлөлт хөгжлийг хангах талаар онцгой анхаарч ажиллая. Бараг л бүтээгдэхүүний илүүлэх гэрээ хийгцгээж ярилцгаасан нэг ч их хүссэн хэмжээнд очоогүй болов би тэгж бодоод байдгийм. Тэгэхээр энэ тал руугаа нэлээд сайн анхаармаар байна. Дандамаа энэ үйлдвэржилт хөгжсөн улс орнуудад хүлэмжийн чиглэлээр тодорхой хэмжээний хөрөнгүүд байгаад байна. Энийг шингээх чадвар нэмэгдүүлнэ гэдэг байдлаар юм уу энэ Монголын цөлжилтийг буруулна гэдэг чиглэлээр үндсэндээ бараг дүүцүүлэн хамгаалтын чиглэлээр хөрөнгө Монгол руу ороод ирэх болцоо байгаад байгаа юм л. Энэ мэтлэнгийн асуудлууд руу нэлээд гол анхаарал хандуулж нэлээд сайн ажиллах хэрэгтэй байна гэдгийг нэг хэлчихмээр байна. Гурав дахь зүйл хоёр хөршөөс ахгуулаад бас дэлхийн 3 дахь хөршөөтэй томоохон төслүүд хамтарч хэрэгжүүлж байгаа. Энэ том төслүүдийн бүтээн байгуулалтыг үр дүнтэй явуулах, за бас тодорхой бүтээгдэхүүн 100% нэг улс орноос хамааралтай импортлогдож байна. Энэний тасалдалгүй байх хэрэгэд энэ зүйлүүд дээр гол анхаарал тавигдах ёстой. За даваа элчин сайд бол ер нь энэ нефт бүтээгдэхүүн, газын хоолой, Монголын бас арай хямд өртөгтэй эрчим хүч ашиглалыг үл тэр усан цахилгаан станцуудтай холбоотой хойд хөршийн хязгаарлалт яригадаад байдаг. Энүүнийг зөөлрүүлэх, за бас зөвшөөрлийн төвшөнд хүргэх тал руу анхаарал нэлээд сайн төвлөрөх ёстой болов. Ингэж байж хэдүүлэн хамтдаа энэ улс орны хөгжлийг түргэтгэх чиглэл рүү бас нэлээд зохих үр дүн гарах болов гэсэн ийм бодол байна. Тэгээд та бүгдэд ажлын амжилт хүсье, баярлалаа. За өглөө, минь дээрээ мандха. Гшин.